Сайн бацхан үзэгчдээ прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шин дугаар та бүхэнд хүрч байна. Прокурорын байгууллагаас тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийг тогтмол судалдаг. Энэ удаа хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийн тоо мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Мөн прокурорын байгууллагаас сүүлийн 5 жилийн хугацаанд хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн шийдвэрлэлтийг судалсан. За энэхүү судалгааны онцлог тоо мэдээллийг та бүхэн нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцэд зааснаар 18 хүртэлх насны бүх хүнийг хүүхэд гэж тодорхойлсон. Прокурорын байгууллагаас хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт шалтгаан нөхцөлийг тогтмол судалдаг. Прокурорын байгууллагаас 2025-2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт 1619 хүүхэд холбогдсон 1238 хэрэгт хяналт тавьсан. Прокуророос 2025 онд 634 хүүхдэд холбогдох 469 хэрэгт яллах дүгнэлт үлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлж байсан бол 2026 оны 3 дугаар сард 127 хүүхдэд холбогдох 110 хэрэгт яллах дүгнэлт үлдэж шүүхэд шилжүүлээд байна. Үүнээс үцгэд хүүхэд холбогдсон шалгагдсан хэргийн 45 орчим хувь нь шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Хүүхэд холбогдсон хэргийг зүйчлийн үед авч үзвэл 40 гаруй хувийг хүний эрүүл мэндэд тохирол учруулах гэмт хэрэг эзэлж байна. За мөн 30 орчим хувийг бол хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн өндөр хувьтай байгаа. За мөн хүүхдүүд маань одоо дээрлэх, бусдыг занал хийлэх, дээрэмдэх, мөн автоэврийн хэрэгслийг авч зөвшөөрлгүйгээр авч явах зэрэг гэмт хэрэгт холбогдож шүүхээр гэмбуруутай тооцогдож байна. За өнөөдрийн байдлаар хүүхэд холбогдсон хүний эрүүл мэндэд тохирол учруулах гэмт хэргийн улмаас 130 хүүхэд хохирсон ийм том мэдээлэл нь. За ер нь бол хүүхдүүд маань хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ ойлголтгүйгээсээ болоод одоо үе тэнгийнхэнтэйгээ маргалдах, муудалцах, дайлган сүрдүүлэх, дарамтлах зэргээр бол одоо улмаар цаашлаад одоо бие эрүүл мэндэд нөхрөл учруулах гэмт хэрэгт холбогдож байна. Хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа шалтгаан нөхцөлийн тэргүүн игнэнд захим орчныг хяналтгүй хэрэглээ орж байна. Өсвөр насны хүүхдүүд нэгнээ даган дуурайж, захим орчинд насанд хүрээгүй хохирогч нарын зураг бичлэгийг зөвшөөрлгүй нийтэлж, тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардан биед нь халдсан тохиолдлууд ч гарсан. Үе тэнгийн дээрлэлт гэж бол эрэг хуулийн дээр бол тийм зүйл хэсэг л байхгүй. Хүүхд хамгааллын тухай хуулиар үе тэнгийн дээрлэл гэж байна. Үе тэнгийн дээрлэл гэдэг маань хэд хэдэн хүүхэд нэг хүүхдийг, хэд хэдэн хүүхдийг одоо нэр төрөнд нь халдах, биед нь халдах, одоо гадуурхах, тийм ээ. Энэ үйлдэлээ биеэр болон одоо сойжлоор, цахимаар энэ үйлдэл байж байгаа. Энэ үйлдэл нь эргээд одоо юу гэдэг юм? Бусдын биед халдсан тохиолдолд үйлдвэрлэлээс шалтгаалаад одоо эрүүгийн хууль юм уу, зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулах үндэслэл болж байна гэсэн үг. Магадгүй одоо ийм асуудал холбогдсон тохиолдолд би насанд хүрээгүй юм чинь надад ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэл байхгүй гэж ойлгож л ерөөсөө болохгүй. Монгол улсын иргэл бол тийм ээ энэ хууль заасан одоо энэ үүрэг хариуцлага гэдэг юм бол заавал хэрэгжүүлж явах ёстой. Цагдаа байгууллага шалгаад эмэрэг асуудлууд шүүхээр шийдвэрлэгддэг. Хүүхдийг одоо юу гэвэл хүүхдэд хариуцлага оногдуулахгүй гэсэн зүйл бол бас байхгүй. Хэрвээ хүүхдэд магадгүй хариуцлага хүлээх хэрэг бол түүний хууль нийтлүүлэгч эцэг эхээс тэр бусдад учруулсан гэм орыг арилгуулах, нөхөн төлөвлөх ийм одоо зохицуулттай байж байгаа. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас 2025 оноос хойш 525 хүүхэд хохирсноос дийлэнх нь буюу 77 орчим хувь нь 14-өөс 17 насны хүүхдүүд байна. Хүүхэд холбогдсон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хуулийн байгууллагаас гадна эцэг эх асран хамгаалагчдын үүрэг оролцоо чухал юм а. Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөл нь бол одоо нэгдүгээр эцэг эхийн хараа хяналт маш сул байна. Хоёрдугаар одоо захим орчны зохисгүй хэрэглээ байж байна. За мөн одоо хүүхдүүд маань гэмт хэрэг зөрчлийн талаар болон одоо хууль эрх зүйн мэдлэг ойлголтгүй дутмаг байдлаасаа болоод гэмт хэрэг зөрчилд холбогдох нь бол илбэг байна. Захим орчинд хүүхэд хэр их цагийг өнгөрүүлж байна тэр хэрээр эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хүүхэдтэй тавих хараа хяналт сул байгааг харуулж байна. Тиймээс альва гэмт хэрэг зөрчлөөс үржилсэн сэргийлэхийн тулд хүүхдийнхээ захим орчны хэрэглээнд хяналт тавьж хүүхдтэйгээ ярилцаж байхыг сэтгэл зүйч зөвлөж байна. Эцэг эхээс авах ёстой энэгшил, дасал, сайн сайхан эерэг хүмүүжил энэ бүхнийг одоо гэр бүлийн орчноос сургууль дах одоо хүүхд өөрийгөө амжилтыг мэдэрсэн, өөрийг нь хүлээн зөвшөөрсөн, итгэлтэй ийм харилцаа тутамгүй байгаа учраас
сошиал ертөнцөөс болохгүй янз бүрийн мэдээллүүдийг нөгөө шууд нөгөө эмзэг шүүмжлэлтэйгээр хүлээж авах чадвар одоо бага байгаа шүү дээ хүүхдийн хувьд тийм ээ. Яг тэгэхээр тэр хүүхдийн тэр хязгаарлалт мэддэггүйгээр альва мэдээлэл шүүлтэргүй тэгээ маш удаан хугацаанд олон цагаар зохисгүй мэдээ агуулгатай ийм контентуудыг маш ихээр үзэж байгаа учраас тэр мэдээллээрээ нөгөө нэг юмыг бодит үнэн гэж харах өөрийнхөө нөгөө амьдралын нэг хэсэг мэтэр тийм ээ хэвийн зүйл мэтэр ойлгож хүлээж авах ийм одоо нийтлэг түгээмэл юмнууд байна. Хүүхэд хамгааллын тухай хуулиас гэр бүл дэх хүүхэд хамгаалал. Эцэг их хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчил, хүч хэрхийлэл, үе тэнгийн дээрлэхэлтэд өртгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авна. Боловсролын салбар дах хүүхэд хамгаалал. Эцэг их асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургуулийн багш ажилтан, сэтгэл зүйч, сайн дурын ажилтан, сургуулийн орчин, дотор байранд хүчирхийлэл, үе тэнгийн дээрлэхэлтэд өртсөн талаар мэдсэн, таамагласан, илрүүлсэн бол тухайн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн нийгмийн ажилтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Хэвлэл мэдээлэл өргөн нэвтрүүлэг, захим орчин дах хүүхэд хамгаалал. Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил төлөвшөлт сөрөг нөлөө үзүүлэх үз, захим тоглоом, хүүхдэд хортой агуулга, захим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд түгээх, хэрэгжилтэд нь хяналт тавих чигүүргийг хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, харилцаа холбооны зохицуулахаар цагдаагийн төв байгууллага хэрэгжүүлнэ. Найзуудаа, ямар ч үед бидэнд тусалдаг хүмүүс бидний эргэн тойронд байдаг. Мөн сургуулийн нийгмийн ажилтан, хууль сахиулах байгууллагын ах эгч нар нь бидэнд ямар ч үед зөвлөгөө, зөвлөмж өгдөг юм шүү. Найз бай, өөршгөө хүндлэе. За прокурорын байгууллагаас хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн шийдвэрлэлтийг сүүлийн 5 жилийн байдлаар судалсан байна шүү дээ. Энэ судалгааны дүнгээс онцлог том мэдээллүүдийг та хүргэхгүй юу? Улсын ерхий хөрхөрийн газраас эрүүгийн хуулийн тусгай ангизаас 27 дугаар зүйл 28, 29, 20 буюу сэтгүүлс нөлөөтэй юм бодис мансууруулах бодисын хууль бус хэрэгэлтэй холбоотой хэрэгүүдийн шүүхөөр шийдвэрлсэн нийт хэрэг за мөн шүүгдэгч нарын байдлыг бол сүүлийн 5 жилийн байдлаар ингээд судаллаа. Судалгааны дүнгээр 874 хэргийн 1297 шүүгдэгч бол шүүхөөр орж эрүүгийн хариуцлага хүлээсэн ийм тоо мэдээтэй байна. Тухайлбал 2021 онд 153 хэргийн 229 хүн шүүхээр гин буруудад тооцогдож байсан бол 2025 онд 208 хэргийн 320 хүн шийдвэрлэж ингэж өссөн ийм дүнтэй байгаа. Тэгээ ингээд 5 жилийн өсөлтийн хэргийн өсөлт болон эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүмүүсийн шүүгдэгч нарын өсөлтийн интервал ингээ үзэх юм бол хэргийн тоо жилдээ нэг 8% орчим хувиар шүүгдэгчийн тоо бол 8.7%-аар ер нь бол ингээд дундчлаад үзэх юм өссөн ийм үзүүлэлттэй гарч байгаа. Ингээд нийт хэргийнхаа бол нэг 70 орчим хувь нь бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлийн нэг хэсэг заасан сэтгүүлс нөлөөтэй бодис мансууруулах бодисыг бол бусдад өгсөн, олж авсан, хадгалсан, тээвэрсэн, бэлтгэсэн гэдэг ийм үйлдэлүүд төр бол 70 орчим хувь шийдвэрлэж байна. 25 орчим хувь нь бол худалдаалах зорилгоор дээрх шинжүүдийг хангасан үйлдэл дээр бол эрүүгийн хариуцлага хүлээж байна. 6 орчим хувь нь бол эрүүгийн хуулийн тусгай анги 28 дугаар зүйл заасан мансууруулах сэтгүүлс нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэсэн ийм зүйл ангиуд дээр шийтгүүлсэн байна. За онцгой тохиолдол буюу энэ мансууруулах сэтгүүлс нөлөөт бодисыг завьсан гэсэн 29 дугаар зүйл заасан гэмтрэг дээр нэг хүн 20 10 дугаар зүйл заасан мансууруулах бодисын төрлийн түүхийдэг бол тариалсан гэдэг зүйл анги дээр бол нэг хэрэг бол нэг хэргийн нэг шүүгдэгч бол шийдвэрлэгдсэн ийм дүнтэй байна. За судалгааны дүнгээс бас нэг ийм сонирхолтой дүн харагдчих. Нийтдээ энэ 5 жилийн хугацаанд энэ ял шийтгүүлээд байгаа иргэд ямар төрлийн бодисыг ямар нэр төрлийн бодисыг хэрэглээд байгаа юм бэ гэдэг зүйл нэг ажиглагдаад байна. Тэгэхээр эндээс харахаар 22 төрлийн бодис орж ирсэн байна. За энэ дээр мэдээж байгалийн болон нийлэг үйлдвэрлэлийн аргаар хийсэн гэдэг юм бодисод. Тэгэхээр энэ 22-оос 5 төрлийн бодис нь бол сүүлийн шинээр Монгол улс нэвтрэн орж ирсэн. За дэлхийд бол 2017 оноос хойш бүртгэгдсэн ийм төрлийн бодис. За энэ шинэ төрлийн бодисууд өөрөөр хэлбэл синтетик төрлийн бодисууд бол хүний эрүүл мэндэд, хүний ухамсарт бол маш хор хөнөөлтэй ийм төрлийн бодисууд байна. Шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэлийн тухайд нь танилцуулбал 70 орчим хувьд нь 20 хол оногдуулж байгаа.
За зорчих эрхийг хязгаарлах ял, за ойр халгыг оногдуулахгүйгээр эдийн засаг бас ял албалгын хамжийг бас хэрэгжилж байгаа. За 3 шүүгдэгчийн хувьд бол эрүүг хариуцлага оногдуулсан шүүхийн шийдэх тогтоолыг бол хойшлуулж шийдвэрсэн юм шийдвэр байгаа. За тухайн 3 шүүгдэгчийн хувьд бол өсвөр насны хүүхдүүд байсан учраас хууль заасан үндэслэл журмын дагуу бол шийдэх тогтоолын биелэлтэйг бол хойшлуулж шийдвэрсэн юм дүгнэлтэй байна. 33 хүн бол давтам энэ гэмтрэгт холбогдож ял шийтгэл эдэлсэн байгаа. Эндээс нь харах юм бол зарим нь бол 2 байна. Бүр 4 удаа энэ гэмтрийг шийдгүүлж байгаа ийм тохиолдол хүртэл судалгааны дүнгээс гарсан байж байгаа. Энэ төрлийн бодис буюу мансуур болох бодисын төрөл бол донцсон. Сэтгцийн өөрчлөлтөө бол 59 шүүгдэгч бол ер нь дүгнэлтэн дээр бас туссан байгаа. Тэгэхээр Харт аймаг мансууруулах бодистой холбоотой хэргийг үйлдэж байгаа энэ шүүгдэгч нарын хувьд насны байдлын хувьд, боловсролын байдлын хувьд ер нь ямар байгаа юм бэ? Шүүгээр шийдвэрлэж байгаа шүүгдэгч нарын байдлыг судлаад, нас боловсролоор судлаад үзэхээр нэлээд харамсалтай тоо мэдээ бол гарч байгаа. За үүнд бол нийт эрүүг хариуцлага хүлээсэн шүүгдэгч нарын 69% нь бол 15-аас 30 орчим насны залуучууд байна. 24% нь бол 30-аас 40 насны залуучууд байна. 40-өөс 50 насны хооронд бол 5 орчим хувьтай. За ингээд 50-аас дээш нас нь бол 1% та ийм дүн мэдээ гарсан байж байгаа. Харт аймаг мансууруулах бодистой холбоотой энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд прокурорын байгууллага болон хууль хэлтийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа юм? За прокурорын байгууллага болон хууль сахиулах байгууллагууд бол хамтарч энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар ингээд авч хэрэгжүүлдэг. Прокурорын байгууллагаас 2026 оны 1-р сард тагнуулын ерхий газар, цагдаагийн ерхий газартай хамтарч за сэтгэл нөлөөт бодис, мансууруулах бодисын эсрэг бас хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бол уулзалт хэлцүүлгийг бол зохион байгуулсан. За энэ уулзалтад бол үндэсний аюулгүйдлийн зөвлөлийн ажлын алба, за хууль зүйн яамны бас холбогдох мэргэжлүүд ирж оролцож бас хамтарсан саналаа солилцсон байж байгаа. За энэ хэлэлцүүлгийн өрөөр бол бас энэ хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд хуулийг нэгэн үр хэрэгжүүлэх чиглэлээр бол зөвлөж мэдээлэл гаргаж бол бас үйл ажиллагаанд бол хэрэгжүүлээд ингээд явж байна. Тэгэхээр ер нь бол энэ төрлийн гэмт хэргийн тоо, шүүгдэгчийн тоо бол өссөн байж байгаа тийм ээ. Тийм болохоор энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хүүхд залуучуудыг хол байлгах тал дээр бол хууль хэлтийн байгууллагуудаас гадна хүн иргэн бүр энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж хамтарч оролцох нь бол зүйтэй л гэж үзэж байна да. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд шинжилэн найруулсан эрүүгийн хуульд шинээр нэмэгдсэн ялын төрөл бөгөөд 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Ял хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш прокурорын байгууллагаас 2021 онд 1690, 2022 онд 3079, 2023 онд 2934, 2024 онд 2858, 2025 онд 3033, 2026 оны эхний 3 сарын байдлаар 1957 зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Үүнээс 53.1% нь нийслэлд, 46.8% нь орон нутагт ял эдэлж байна. 21 оноос хойш хэрэгжиж эхлэх хугацаанд за нийт 15,551 хүнд бол прокурорын байгууллагаас бол хяналт тавин ажиллаж байна. За эрэгүү үйл зааснаар тухайн гэмтэргийг гэмтэрэг үйлдсэн хүнийг гэр бүлийн байгууллагын хяналтанд оршин суух газраас явахыг хориглох, за тодорхой газар очихыг хориглох, за мөн шүүгээс тогтоосон чиглэлээр за зорчихгүй байх, за эрх бүхий байгууллагын хяналтанд за оршин суух газараа өөрчлөхгүй байх үүргийг хүлээлгэж за 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар бол оногдуулж байгаа ялыг бол зорчих эрхийг хязгаарлах ял гэж бол тодорхойлсон байна. За энэ төрлийн ялын онцлог нь бол гэмтэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр за ажил хөдөлмөр эрхлэх, сурж боловсрох, за гэр бүлтэйгээ байх зэрэг үндсэн эрхийг нь хангаж өгдөгөр бол бусад төрлийн ялаас бол онцлогтой байна. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан хүчин төгөлдөр шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авч ахлах шийдвэр гүйцэтгэгч тухайн хүнд захин бугавчийг зүүлгэж хяналт тавьж эхэлснээр зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлдэг. Зорчих эрхийг хязгаарлах ялыг эрүүг үйл зааснаар шүүхээс 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар ял шийтгүүлсэн хүнд оногдуулж байгаа. За тэгээд тухайн ял шийтгүүлсэн хүний
гэмтэрэг үлдсэн үнээс нь шалтгаанаас хамаарат одоо шүүхээс зорчих эрхийг зарлах бүсийг одоо өөр өөрөөр тогтоодог байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдэх тогтоолыг одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авмагц одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйл заасны даахлах шийдвэр үүсгэж эрүүгийн шийдвэр үүсгэх ажиллагааг үүсгэдэг. За тэгээ эрүүгийн шийдвэр үүсгэх ажиллагаа үүсснээрээ одоо зорчих эрхийг хязгаарлах ял шийдвэр зөвхөнд хяналтын тоног төхөөрөмж буюу цахим бугуйчийг зүүж хяналт тогтоосноор одоо цахим буг зүүс өдрөөс нь эхлэн ялын хугацаа эхлүүлэн тоолдог байна. 2020 онд одоо шүүхийн шийдвэр үүсгэх ерөнхий газрын даргын тушаалаар захималт удирдлагын төвийг байгуулсан. Захималт удирдлагын төвийн ерөнхийдөө үндсэн чиглэл нь болохоор 24 цагийн хугацаагаар улсын хэмжээнд энэ зорчих эрхийг хязгаарлах ял шийдвэрсэн хүмүүст одоо техникийн хяналтыг 24 цагаар тасралтгүй тавих үндсэн чиглэлтэй. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солих үндслэл болдог байна. 2026 оны 3 дугаар сарын байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах талаар нийт 79 саналыг прокурорын байгууллагад ирүүлснээс 71 хүний ялыг хорих ялаар солиулахаар шүүхэд хөргүүлсэн байна. Энэ төрлийн ялаар шийтгүүлсэн хүн нь бол хууль заасны дагуу бол хэд хэдэн үүргийг бол хүлээж байдаг. За нэгдүгээрт бол техникийн бүрэн бүтэн байдлыг хангах. За мөн шүүхээс тогтоосон хязгаарласан бүс зорчихгүй байх. За оршин суух газраа эрхлэх байгууллагын хяналтанд мэддэхгүйгээр өөрчлөхгүй байх. За техникийн хяналтын бүрэн бүтэн байдлыг хангах. За шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт за бүрэн нэр хууль ёсны шаардлагыг биелүүлэх гэх мэт бол ийм хэд хэдэн үүргийг бол хууль заасны дагуу бол хүлээсэн байдаг. За хэрвээ хуулиар хүлээсэн үүргээ удаадараа биелүүлээгүй, за давтан биелүүлээгүй, за хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, за 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас зайлсхийсэн, за мөн гэмтэрэг үлдэж ял шийтгүүлсэн, за шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр за ял идэлх нөхцөл журмыг ноцтой зорьсон тохиолдолд бол 20 холоор бол сольдог бол үндслүүд бол байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар прокурор зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа хүний ял эдлүүлэгт нөхцөл журам буюу зорчих бүсийг хуульд заасан үндслийн дагуу шүүхээс тогтоосон хэмжээ хязгаарын хүрээнд өөрчлөн тогтоодог. Нэгдүгээрт бол ялтны зорчих бүсийг 30 хүртэл хоногийн хугацаанд буюу төр хугацаагаар өөрчлөн тогтоодог. За нөгөө арга хэмжээ нь бол ялтны гаргасан хүсэлтийн дагуу за түүний оршин сууж байгаа газарт бүр мөсөн үзэл өөрчлөн тогтоохоор гэж прокурор бол шийдвэр гаргаж шийдвэрлэдэг байгаа. За ямар нөхцөлд ял шийтгүүлсэн хүмүүс маань одоо зорчих бүсийг өөрчлөх боломжтой гэхээр одоо тухайн шүүгээс тогтоосон бүсэд оршин суух амьдрах боломжгүй болсон. Мөн одоо сургууль болон ажил хөдөлмөрөөр хэрэглэх байдал нь одоо шүүгээс тогтоосон оргилтын бүсээс одоо өөр газар байгаа бол тэрийг өөрчлүүлэх гэх мэт чинь тэгээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэсэн үндсэн нөгөө нэг ял идлүүлэх шүүгээс тогтоосон хоригдолт хязгаарлалтын бүсэд ял идлүүлэх боломжгүй болсон бол нотлох баримттай холбогдох баримттай үндэслээд одоо шийдвэр үүсгэж прокурор санал гаргаад одоо прокурорын тогтоолоор бүсийг өөрчлөх боломжтой байдаг. Прокурорын байгууллага 2026 оны эхний 3 сарын байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялтай 137 хүний зорчих бүсийг төр хугацаагаар өөрчлөн тогтоогоод байна. Харин ял идлүүлэх бүсийг өөр газарт бүр мөсөн 100 удаа өөрчлөн тогтоосон байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 3 дугаар сарын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэгтээ хамт байсанд баярлалаа.